Уурын даланг дамжин өнгөрөхийн тулд 500 орчим метр алхаж гүүрээр гардаг. Тиймээс иргэд амрыг нодож өндөр хүчтэй шугамыг гаран болгон ашигладаг байна. За бага насны хүүхдүүд болон өндөр наснууд энэ гармаар гарахад маш хүндрэлтэй байдаг гинэ. Байнга л явдаг шүү хүүхдээ өргөжихийн тулд. Гэхдээ эрсдэлтэй л ах л та. Галаа айлтай мэлдэг гэж бичсэн л байт юм лээ. Тэгээ энэгээр гүүр тавьчихлаа аяг зөөр байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүдээ аваад өглөө ороод явж шүү. Москва орлын хүмүүс л бүгд ингэж явж байгаа. Тэр гүүрээр л тойрно шүү. Одоо энэ хойтлоор бол байхгүй юу? Ийшээ бол байхгүй амар ном хоотой. Гэр орол тал руу тий. Тийм учраас ингэж л явдаг да ер нь. Байнга л ингэж явж байна. Одоо бид маниотим чахаар явчин хөгшин настай хөөхт мөхт бол хэцүү л. Гүн энд нэг гүүр барьцвал бас энэ хавийн айлууд гарахт хэрэгтэй л ах л та. За энэ гармаар гарах явцдаа унах, бэртэж гэмтэх нь өдөр тутмын тохиолдол. За гэхдээ албан ёсоор бүртгэгдсэн 2 тохиолдол бий. Тодорхойлбол нэг бага насны хүүхэд нэг том хүн унаж бэртэж байсан. За бага насны хүүхдийн хувьд хөл нь хугарсан бол харин том хүний хувьд нуруу нугасны гэмтэл авсан байх юм а. Нэг том насанд хүрсэн хүн бол нуруу нугасны гэмтэл авсан байгаа. Хүүхдүүд бол хөл гараа бэртэх асуудлууд бол нэлээд байдаг. Тэгээ яг мэдэгдсэн тоогоор бол нэг 2 хүн гэмтсэн байдаг. Уган сонгон нархан дүүргийн 29 дугаар хорооноос Уурын даланд явган үнийг гүүр тавих талаар 2 удаа санал хөргүүлсэн байдаг. Гэтэл гүүр тавих боломжгүй гэсэн хариултыг нийслэлийн засаг даргын тамгын газраас өгчээ. За учир нь Москва орол болон 1-р хорооллын арын замыг холбосон автозам тавихаар төлөвлөж байгаа. За ийм учраас явган үнийг гүүр тавих шаардлагагүй гэж нийслэлийн засаг даргын тамгын газраас үзжээ. Манай хорооны артлаар Москва хорооллын яг артлын 23 дахь хорооны уртлаар нөгөө автозам шинээр тавигдаж байгаа учраас үндсэндээ тэрнгүүр явах боломжтой энд явган хүний гарах тавих боломжгүй гэсэн юм хариулт өгсөн байна. Уг нь бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн хэрэгцээ шаардлага аюулгүй байдалд нийцүүлж хийх ёстой байдаг. Гэтэл нийслэлийн удирдлагууд гүүр барих шаардлагагүй гэж үзнээр иргэд амь нас эрүүл мэндийн эрсдэлд оруулж өндөр хүчтэй шугамыг гаран болгон ашигласаар байна. За энэ байдал сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үргэлжилж байгаа гинэ.